Заамтаа үзэгчдээ баярлалаа. Эдийн нээлжит базаагаараа та бүхэндээ иргэд уулзахад бэлэн болсон байна. Тэгэхээр амлсан ёсороо NBA-ийнхаа тоглолтуудыг бас базъя гэж шийдсэн. Тэгээ ямар ч байсан өнөөдөр туршилтаар NBA-гийн pre-season-ыг базж үзье. Та бүхэн бас таалагдж гин үү яаж юм алдаа оноо юу байна өөрсдөө бас сэтгэлдээ дор бичээрэй. Тэгээд pre-season-ыг үл эдийн бол байнга базахгүй. Зөв тодорхой хэмжээнд сонирхолтой онцлог юм болох юм бол базаад явчихна. Улирал эхлэхээр бол харин чадвал бүх тоглолтоо базъя гэж бодож байгаа. Тэгээ заримдаа амжихгүй тохиолдолд 2-3 өдрөөр хамттан зэрэг нийлүүлээ баздаг ч юм уу те. Дээрээс нь бас бэртлэгэмтлийн мэдээллүүдийг бас нэгтгэж яри базъя гэж бодож байгаа. Тэгээд pre-season эхлээс хойш бас бэртлэгэмтлийн мэдээлэл нилээд гарсан. Тэгэхээр та бүхэн бас бичлэгийн төгсгөл хавар бэртлэгэмтлийн мэдээлэлтэй хамт байгаарай. За ингээд бүгдээрээ сүүлийн 2 өдөр NBA-гийн pre-season юу болсон бэ? Сагсан бөмбөг эргээд ирчлээ шүү дээ. Талбай дээрх өрсөлдөөнийг бид нар ямар нэгэн байдлаар хараад эхэлчлээ гэж хэлж болно. Ингээд pre-season руу орцгоё. За, Denver Nuggets Boston Celtics хоёр Абу Дабид очиж тоглосон байгаа. Бид нар Russell Westbrook-ыг Denver Nuggets-ийн өмсгөлтөө анх удаа энэ тоглолтод харсан. Сэлгэнээс гарч тоглосон. За, Brown одоо гараанд гарсан. Jamal Murray, Aaron Gordon, MPJ, Jokic гээд гарсан. Гэтэ Westbrook сэлгээс гарч ирэнгүүтээ Jokic-ийн дамжуулалтаар холон зай шийдэлтийг амжилттай болгосон. За Boston Celtics-ийн одуудаас ер нь ихэнх нь бүгдээрээ байсан Porzingis байгаагүй. За Al Horford-ыг бол дасчуулагч шийдвэрээр тоглуулаагүй амраасан гэж хэлж болно. MPJ-гийн одооны шийдэл амжилттай болж байна. За Boston-с Jason Tatum 12 оноог авсан. За Brown-ийн хувьд бол харин 8 оноо авсан. Гэтэ Holiday 12 минут тоглосон. Бусдыг 19-с 21 минут тоглосон гэх юм уу та. Никола Йокич 14 оноо 8 самбар цөмгөө авалтыг хийж 17 минутыг талбайд өнгөрүүлсэн бол MPJ 12 оноог авсан. За бүрэн Westbrook-ийн хувьд энэ тоглолтын бол гоё. Одоо сэлгэнээс гарч тоглосон чимгэн байлаа гэх юм уу? Westbrook сэлгэнээс 19 минут тоглож 12 оноо 8 ассистыг өгсөн. За энэ чи Westbrook-ийн Aaron Gordon-той хийсэн хосон тоглолтыг харж байна. Aaron Gordon биш юм уу да нөгөөх нь? За Westbrook-ийн тоглолтод 12 оног авсан гэдгийг хэлсэн 8 ассист 4 ребаунд. За мөн дээрээс нь холын зай шийдэлтийг бас 3 удаа амжилттай болгосон. Гэтэ энэ тоглолтын лидер нь Peyton Pritchard байлаа. Бостны хамгаалагч залуу сэлгэнээс 24 минут тоглож 6 удаа 3-аас унгаж 21 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн гэж хэлж болно. За ингээд тоглолтын 4-4 үеэс харж байна. Бостны довтлогоо 86 байхад Jordan Walsh slam dunk хийгээд Boston илүү гарч байна. За бид нар бол Denver Nuggets-ийн одоо Strothrig би бол энэ тоглолтод нэлээд анзаарч байсан. 23 минут тоглож 11 оноог авсан. Шийдэл сайтай байсан. Peyton Watson бол харин энэ тоглолтод оролцоогүй гэдгийг бас онцлох ёстой. За олбоор Boston Celtics-ийн тоглолтод бол хоцсон 107-103-оор хоцсон. За Peyton Pritchard-с гадна бас Peterson гэдэг залуу 10 оноог сэлгэнээс авсан байлээ. За дараагийн тоглолт бол New Zealand Breakers миний амьдарч байгаа улсын баг NBL буюу Австралийн лигт тоглодог энэ баг Utah Jazz-ийн урилгаар Америкт очиж тоглосон. За Utah Jazz-ийн бас талбай дээр болсон энэ тоглолт Lauri Markkanen багтайгаа шинэхэн гэрээг байгуулсан энэ залуу 13 оноог 15 минутанд авсан. За мөн драфтын 1-р төргийн сонголт Jalen Williams-ийн төрсөн дүү Cody Williams-ыг бид нар харж байна. Энэ тоглолт сэлгэнээс гарч тоглож 29 минут тоглосон. 6 оноог авсан жоохон хангалтгүй байсан гэх юм уу да. За Jordan Class-ийн дамжуулалтаар Markkanen-ийн slam dunk-ыг харлаа. За Filipowski бас энэ тоглолт 2 оноог авсан жоохон тааруу байсан. Juzang гэдэг хинэж мэдгүй тоглогч 19 оног сэлгэнээс авсан Utah-гаас. За сонирхолтой зүйл гэх юм бол Kessler гараанд гарсан, Hendricks гараанд гарсан, Markkanen гараанд гараад John Collins сэлгэнээс тоглосон. 10 минут тоглосон, 12 минутыг авсан. Тэгээ яванд энэ ийм байх юм уу мэдгүй харж ил бай. За Utah Jazz-ийн холбооны тоглогч Keontae George-ийн одоо тесрэх үлрэл гэх юм уу энэ үлрэлийг би бол тэгж хараад байгаа. За Walker Kessler бол ерөөсөө redemption хийх буюу одоо нэр төрөө сэргээх ёстой үлрэл. Rookie жилдээ тун сайн байж байгаа. Өнгөрсөн үлрэл бол тун тааруу байсан. Тоглолтын хувьд бол эхний үе хагас бол Breakers бол тун сайн тоглосон. За тэгээд 2 дугаар үеийн сүүл болон 2 дугаар хагаст ингээ тэр чигээр нь Utah Jazz тоглолтыг өөрсдөө шийдэлт одоо өөрсдөө талд эргүүлээд 116 87 29 оны зүрхтэйгээр тэд NBL-ийн багийг өлхөө хожицсон.
байгаа. Тэгээд NBA-ийн баг дээр ч би нэг юм ярмааргүй. Эндөө ямар ч сан New Breakers бол энэ жилдээ NBA-ийн аврагын төлөө өрсөлдөх хэмжээнд яригдж байгаа багуудын нэг байгаа. За дараагийн тоглолт Minnesota Timberwolves Los Angeles Lakers багуудын тоглолт. Bronny James-ийн дебют, LeBron James AD2 тоглоогүй. Хөндлөнгөөсийн тоглолтыг үзэж байсан. Julius Randle тоглоогүй. Мөн Anthony Edwards тоглоогүй. За харин Donte DiVincenzo Minnesota-гийн өмсгөлтөө эхний тоглолтоо хийсэн. Албан бусаар мэдээж улмаар гарч ирэнгүүтээ 4 тоглохоо дөрүүлгээр амжилттай болгосон. 11 оноо авсан. Эдгээр 4 тоглохооных нь 3 нь холын зай шийдэлт байсан. Тэгэхээр DiVincenzo бас ямар хэрэгтэй тоглогч Нью-Йорк Никс алдсан юм бэ гэдэг бас мэдгэдлийг хиймээр л байгаа. За энэ тоглолтын харин хамгийн гол ослоо тоглогч бол Minnesota Timberwolves-ийн rookie тоглогч Rob Dillingham байлаа. Dillingham-ийн хувьд сэлгэнээс гарч тоглосон. За тэгээд ер нь бол хангалттай минутыг өгсөн гэж бас хэлж болно. 25 минутыг түүнд өгсөн. 21 оноо авсан. Lakers-ийн rookie Dalton Knecht гайгүй байсан. Bronny блок шот хийж байгааг та бүхэн харж байна. За Bronny-гийн тухай дэлгэрэнгүй ярина. 2 оноотой дууссан. 1 ассистний харагдаж байна. Гэтэ 3 блок хийсэн шүү. За Lakers-ийн Dalton Knecht бол 25 минут тоглосон. 16 оноо авсан. Тун сайн байсан. Austin Reeves бас 16 оноо авсан байгаа. За Minnesota-гоос бол Edwards тоглоог гэдэг би түрүү хэлсэн. Bates Diop тоглоогүй. Ерөнхийдөө үндсэн rotation тоглогчдоос гэх юм бол. Тэгээд дээрэс нь энэ preseason чинь бол 20 хэдэн тоглогчийн юм рострыг бол өгж байгаа. Тэгээд танихгүй тоглогч нь олон байгаа, сайн мэдгүй тоглогч нь олон байгаа. Бас NBA-д ажилтаа болчихъя гэсэн одоо нөхцөл олон байгаа. За Knecht гоё юм бэлээ. Knecht өндөр. Маш одоо тесрэлттэй, шийдэлт сайтай. За энэ Bronny-гийн hockey assist ямар гоё болж байгааг харж байгаа. Bronny бол одоо Bronny-гоос юу хүлээхээ бид нар мэддэг болцсон шүү дээ. Тэгэхээр энэ хэвлэл мэдээлэлээр л жоо сошиалоор л хүмүүс их сүрж ирээд байгаа болохоос ш. Dillingham-ийн шийдэлт бол гоё байсан. Dillingham холын зай шийдэлтийг 3 удаа амжилттай болгосон. За энэ бол Bronny-гийн NBA-д авсан хамгийн анхны алтан бус оноо солгоо талаараа оролт хийгээд авсан. За гэхдээ энэ тоглолтод бол Minnesota Timberwolves Lakers-ыг 124-107 ярцаатай хоцсон байгаа. За өнөөдөр өглөө уусан тоглолт. Хавайд уусан тоглолт. Clippers Golden State Warriors-ийн тулаан шилдэгүүд ихэнх нь талбай дээр гарсан. За энэ чи Steph Curry хийвгүй унаад. Нөгөө тал дээр Harden-ы гоё дамжуулалтаар Zubats slam dunk хийж байгааг харж байна. За James Harden-ийн тоглолтод 13 оноо 8 ассистийг өгсөн бол Zubats 14 оноо 6 самбар авсан. Тэгээ бүгдээрээ 20 хүрэхгүй минут тоглосон. Steph Curry-гийн дамжуулалт цаашаа дахиж дамжуулалт болоод Jonathan Kuminga 7 оноо 7 самбар авсан. 2 оноо саяных байлаа. За Harden-ыг бид нараас энэ өдрөл нэлээд тийм довтлох чиглэлийн Houston-ы Harden байж магадгүй ус гэж бодоод байгаа шүү. Өөрөө ч бас тиймэрхүү зорилготой зүйлүүдийг хэлсэн. За энэ чинь D'Anthony Melton Warriors-ийн эсчгийн барилаар гараан даш тоглосон. Klay Thompson-ы барил дээр гарч тоглосон. Сэлгэнээс харин Podziemski том тоглож гис довтолж 8 довтлохоо алдсан гэсэн тааруу амжилттай байсныг онцлох хэрэгтэй. D'Anthony Melton бол 8 оноо авсан 12 минутанд. За яг тоглолтын үр дүн эдгээр бол нэг фактор чухал биш. Би зүгээр хэн ямар ротейшнд орж тоглож ийнэ гэдгийг илүү харахыг бол хичээсэн байгаа. За Clippers-с бол Derrick Jones гараанд гарсан, Powell гараанд гарсан, Dan гараанд гарсан, Chris Dunn Harden-ы хамт гараанд гарсан. За тэгэхээр бас цаашд юу болох юм байгаа юм? Leonard ирчих юм бол бас юу болох юм байгаа юм те? Өөрчлөгдөж мэдээж болно. За энэ тоглолтод Warriors-ийн сэлгээнд байгаа Lindy Waters гэдэг тоглогч 15 минутанд 15 оног авч одоо тун сайн тоглосон. Ямарсан байлээ. Looney бол сэлгэнээс гарч тоглосон. Өөр онцлог тоглох юм бол Moody 13 минутанд 12 оног авсан байсан. Ийм одоо сайн үзүүлэлттэй. За Clippers-ийн хувьд бол одоо бидний нүгдээ биний тоглолтыг онцлох гэдэг тоглогч бол Highland байгаа. Highland-д бол 13 минут өгсөн 7 оноо авсан. За ингээд сүүлд бол Actor Buzzer-аар Warriors хоцсон байгаа. 98 байхад холын зай шийдэлтийг амжилттай болгож Actor Buzzer-цсан. Тэгээд Clippers-с Porter Jr 16 минут тоглосон. NBA-д эргэж ирж байна. Гэхдээ довтлогоо тун тааруутай байсан. Бөмбөгөө бас 4 удаа алдсан гэдэг. Тэгээд иймэрхүү тоглолтуудыг бид нар бол хүлээж болно л доо. За энэ эхний 4 тоглолтоос миний ер нь онцолж байгаа
тоглож ирэх юм бол Роб Диллинхэм байна. Миннесотагийн рүүки. Драфтын эхний төргийн сонголт. Сан Антонио Спурс сонгоод Миннесота руу өгсөн. Миннесота бол солилцоогоор авсан. Диллинхэмд итгэж ийн гэсэн үг. Итгэлийг нь бол эхний пресизн ихэд бол алдсангүй. Эхний пресизн дээр бид нар үндэслэж ярих хэрэгтэй учраас ер нь бол шийдвэр гаргалт сайн, шидэлт сайн, NBA-гийн рейнжд асуудал алга. Биер жижиг, хамгаалтанд бол жоохон жим багдаж магадгүй харагдсан. Гэхдээ харъя. Ямар ч үсэн өөртөө итгэлтэй тун сайн тоглосон. 4 ассистийг бас өгсөн. Дээрээс нь эргэлзэхгүй шидэж байна лээ. Тэгэхээр Роб Диллинхэм гэж энэ залууг Миннесота авсан нь бас муу шийдвэрж болох үс юм одоо ихний ойлголтыг бид нар авсан гэж хэлж болно. За дараагийн асуудал бол мэдээж Брони Джеймс. За би бол Броник түрүү ярьсан. Ямар ч 2 оноо авсан 3 блок хийсэн гээд шийдвэр гаргалт тааруу байсан. Одоо энэ сая ингээд бөмбөгөд амжуулж байгаад алдаж байгааг харж байна. Гэхдээ нөгөө талд очиод блок хийгээд алдаагаа засаж байгаа нь бас сайн хэрэг. Тэгэхээр нэг асуудалтай нэг асуудалгүй зүйлийг хийгээд юм ээлжилж байгаа ч гэдэг юм уу. Довтлогоо бол ерөөсө болоогүй. Угаасаа болохгүй байгаа. Пресизнд уучлаарай Summer League-т бас болоогүй. Холын зан шийдэлтийг ердөө нэг удаа гүйцэтгсэн. Тэр нь амжилт олоогүй. Тэгэхээр яг хуу авууштай зүйл нь юу гэвэл JJ Redick тоглолтын дараа хэлсэн байсан. Брони бол өрсөлдөгч багийн довтлохоог бол самарна гэд. Самрах хэмжээний тийм ур чадвартай тоглож байгаа. Одоо иймэрхүү блок шот, бөмбөг таслах те. Эзэнгүү бөмбөгийн араас явах ч гэдэг юм уу, хар ажлыг сайн хийх ч гэдэг юм уу. Ер нь бол бас амиа биш тоглох ч гэдгийг бид нар бол угаасаа мэднэ. За мэддэг хүмүүсээс бол энэ пресизээс харсан байх. Дамжуулах гэж илүү тоглодог. Жохон өөрийн санаачлалтаа болчихвол гэж надад бол зүгээр санагдсан. Тэгэхээр Брони Джеймс зүрхэн хаагдаад саксумын талбайд ухаан алдаад эвгүүцсэн байсан хүүхдчүүд 57 дахь сонголтчууд. Тэгэхээр бид нар юу хүлээх нь ойлгомжтой. Битээ том зүйл хүлээ. Яг хоо Америкийн хэвлэл мэдээлэл, сошиал медиа олон янзын юмнууд л хийх л баг. Ярих л баг. Шүүмжлэх л баг. Би бол тэгмээргүй байгаа. Броник. Ямар ч үсэн Броник бид нар харлаа. Далтон Кнехт бол харин гоё байлээ. Их өндөр шидэлтийг их дээрээс шиддэг. Итгэлээ довтолдог. Өөрт нь ч хангалттай минут олдохуц. Тэгэхээр бол бид нар Кнехтийг бол нэлээд үр дүнтэй минутыг бол талбай дээр гарч өнгөрүүлэхийг нь бол харж чадчихээн. За Брони бол хөгжлийн лиг болон Lakers хоёрын хооронд ингээд шилжээд явах болов гэж харж байна да. За эргэн тойрны мэдээлэлээс бэлтгэмтлийн мэдээллүүд бас нэлээд хэд байсан. За бэлтгэмтлийн мэдээлэл рүү орохоос өмнө Лука Дончич, Никола Йокич хоёр Адам Силверт хүсэл гаргасан байна. NBA-гийн тоглолтуудыг манай Серб Словен улсад авчираач гэж. Одоо сая Бразил тоглолт боллоо. Абу Дабид боллоо. За мэдээж удирдлийн тоглолтууд Мексикт болдог. Англид болдог тий. За мэдээж Азид бас одоо багууд очиж тоглолдог, Хятад очдог ч гэдэг юм уу. За удахгүй бас Филиппинд очих ч байх юм. Тэгэхээр бас бүр л илүү одоо юм NBA маань одоо хүрээгээ тэлж тоглолтуудыг бас олон улсууд хийж болох үс гэдэг юм. Тэгэхээр хүсэл гаргаж байгаа хоёр тоглогч супер од ч дээ NBA-гийн. Тэр Адам Силверийн хоёрын хүслийг хүлээж авах гэж харж байна. За бэлтгэмтлийн хувьд бол нэлээд хэдэн мэдээлэлүүд гарлаа. Сүүлийн үед Shannon Sharp дээр одоо дөнгөж өнөөдөр мэдээлэл гарлаа. Маш харамсалтай мэдээ. 4-6 7 хоног бэлтгэл болмоос тоглохгүй боллоо, талбайд гарахгүй боллоо гэлээ. Тэгэхээр өдрөл эхлээд 1-7 хоног биш 1 сар ч юм уу. Ер нь бол талбайд гарахгүй болчлоо. Тэгээ Shannon Sharp-ыг би энэ өдрөл бол Portland-оос нэлээд хангалттай минутыг өөр дээрээ аваад одоо юу гэдэг Portland-ийн онооны лидер болох зэнжирээ тоглож хийж харж байсан. Бас бэртэлтэй л удирлыг эхлүүлэхээр ийм одоо зүйл харагдчихээн. За Юсуф Нуркич нар бас бэртлийн мэдээлэл гарсан. Юсуф Нуркич багада 1-7 хоног өнжин гэж байна. Тэгэхээр Phoenix Suns-ийн удирдлийн хувьд энэ залууч нь маш чухал шүү дээ. Модгтаа талбайг манах ганц хүн. Durant одоо PF дээр гараанд гарч тоглохоор болсон. Tyus Jones одоо гарааны холбогчийн үргийг хийхээр болсон. Bradley Beal буцаад SG дээрээ тоглохоор болсон. Хэрвээ төвийн байрал дээр дахиад нэг сайн тоглогч ард нь авахгүй бол бас Нуркич ч бас дандаа эрүүл байдаг тоглогч биш шүү дээ. Тэгээд пресизник ч гэсэн бас бэлтгэлийн мэдээлэлээр ингэв эхлүүлж байна. Харамсалтай. За дараагийн мэдээ бол Данте Эксэн дээр гарлаа. Маш харамсалтай. Бугуун бэртэл. Бугуунда бэртэл аваад бүр хагалгаанд орж магадгүй гэсэн мэдээлэл гарлаа. Тэгэхээр өнгөрсөн жил Dallas Mavericks NBA-гийн финал хүртэл явхад ялангуяа плей-оффт
ялангуяа сүүлийн 2 цувралд Эксми одоо сэлгэнээс үзүүлсэн үнэлгээ ямар их байсан бilé. Удирдалт ч гэсэн маш сайн байсан. Яг плей-офф ихний 2 тойрогт бол тэгж минут түнд өгөхгүй байсан. Тэгэхээр Эксм бас хэрвээ хагалгаанд ороод яах юм бол бас нэлээд удаан хугацаанд бас тоглохгүй гэж магадгүй юм одоо тааруу мэдээ байна. Тэгээ бас гайгүй байгаасаа. Time Lord Роберт Уильямс дахиад бэртэл эдгээгүй байна. Дахиад 2-7 хоногийн хугацаанд бол талбайд гарахгүй. Хамстрингийн бэртэл ерөөсө болохгүй байна. Түүнийг одоо солио гэсэн ч одоо авах баг олдох юм уу да Портланд бас одоо сайн мэдэхгүй байна. За Trey Murphy дээр харамсалтай мэдээ бас гарсан. Trey Murphy хамгийн багадаа 3-7 хоногийн хамстрингийн бэртээс болж өнжин гэж байна. За Trey Murphy-г бол олон ч одоо мэрэгчлэлтээр аналистууд McCollum-ийн оронд гараанд гарахсаа тоглож гэж мөртл харж байгаа. Тэгэхээр одоо удирлыг эрүүл эхлүүлж чадахгүй маш харамсалтай. Тэгээд ямар ч үсэн эрүүл одоо 100 болцоод талбайд гарах нь мэдээж чухал. Тэгэхээр Trey Murphy дээр нэг жоохон тийм тааруу мэдээ гардаг. Гэтэ 3-7 хоног гэдэг бол бас гайгүй. За Лука Дончич дээр мэдээлэл гарсан. Лука Дончичийг бол миний сонсноор 2-7 хоног байна уу да. Ямар ч үсэн талбайд 1-7 хоног юм байна. Ямар ч сан гарахгүй гэд бэлтгэд хамруулахгүй гэд тэгээд аврагын төлөө хүртэл явцсан баг юм чинь бас тодорхой хэмжээнд амрааж байгаа боловч гэж бас бодож байна би энийг. За Лукагийн хажууд байгаа мэдээж хамгаалж байгаа тоглогч Дерек Хайвли өнгөрсөн жилийн плей-офф өөрийг юмбэ гэдгийг хангалттай таниулсан. Гэхдээ лайв дээр бол бэртлийн мэдээ байхгүй. Сайн мэдээ байгаа. Джейсон гээд хэлэхдээ тэрээр Дерек Лайвли магадгүй гэсэн шүү. Магадгүй. Далласын одоо гарааны төвийн барилал дээр гарах. Ийм байж магадгүй. Гараанд гарах ёстой гэдгийг бид нар хинч мэдж байгаа дөө. Тэгээ гарахгүй л байсан болохоос биш. За Jaren Jackson Jr. Memphis Grizzlies ерөөсөө бэртлийг имтлээс салахгүй нэ энэ баг нэрээ. Тэгээ хамстрингийн бэртэл бас л хамстрингийн бэртэл ерөөсөө их байна. Ямар ч үсэн удирлыг бэртэлтэй эхлүүлэх гэж байна. Гэхдээ удирлыг нээлтийн тоглолтод бол оролцох магадaltaй тухай ер нь яриад байгаа. Тэгтэл 100% биш байна гэдэг чинь тодорхой хэмжээнд Memphis-ийн одоо эхлэлд бол их сөргөөр нөлөөлөх гээд байна л да. Тэгээд ямар ч сан харжээ. Тодорхой хэмжээний одоо яг хугацаа энэ төр өгсөн юм бол одоохондоо алга. Яг одоо энэ MRI-аараа орж байгаа те зураг мураг авахулж байгаа бэртлийн оншнуулыг тодорхой болох юм шиг байна. За дараагийн мэдээлэл Kawhi дээр ашгүйс эцсийн эцдэг сайн мэдээ гарлаа. Тэрний юу гэхээр Kawhi удирдлийн нээлтийн тоглолтод тоглож магадгүй. Тоглох магадлал өндөр болсон гэсэн мэдээ гарлаа. Ямар ч байсан. Гэхдээ энэ бол яг Баттай их сурвалжийн мэдээ бол бас биш шүү. Clippers хизээч яг нөр тодорхой хугацаа эдгээр өгдөггүй. Гэхдээ Clippers-тэй ойрхон байдаг их сурвалж бол энэ мэдээллийг өгсөн учраас бас удирдал эхлэхэд талбайд гарчаасаа гэж их найдаж байна. За тэгээд сүүлд нь манай Bulls дээр мэдээ байна да. Манай Bulls Lonzo Ball сайн мэдээ байна. Удирдлийн нээлтийн тоглолтод тоглоно гэдэг мэдээ гарсан. Гэхдээ back to back games хоёр тоглолтод бол тоглохгүй. За нэг тоглолтод тоглохдоо магадгүй 15-аас 20 минут ачааллыг нь харна. Тоглолт болгоны дараа эмчийн хяналтанд явна. Эмчийн үзлэгээр орно, харна. Энд чинь өөрийнх нь одоо өвдөг дахиад бэртгэл юм бол ер нь саксны карьер нь дуусах гэдэг юм шүү дээ. Тийм учраас болгоомжлно. Дээрээс нь Bulls энэ удирдлыг амжилт гаргах шаардлагагүй. Би бол тэрийг зөндөө ярьж байгаа. Тэгээд Lonzo Ball ямар ч үсэн нээлтийн тоглолтод оролцох гэсэн юм сайн мэдээ бол ямарчсан байна. За Bulls-ийн чинээр авсан хэн байгаа штэ. Хийди байгаа. За Гидигийн хувьд бол бэртэлтэй гэсэн мэдээ бол гарсан. За хугацаа энэ төр дээр бол яг тийм тодорхой хугацаа өгөөгүй байна. Ямар ч сан бэлтгэлийн бааз одоо эхэлсэн ингээд орж байгаа ямар ч бэлтгэл оролцохгүй байна. Сая Олимпиар тоглолцсон. Ачаал авсан ойлгомжтой. Тэгэхээр 1-2-7 хоногт бас харах юм шиг байна. Тэгэхээр нэг иймэрхүү бэлтгэл харин Patrick Williams Chicago Bulls-с training camp-тай бол оролцоод явна гэсэн ийм сайн мэдээ бас гарсан. Patrick Williams ч бас баггүй дүнтэйгээр ийдсэн. Bulls бол бас итгээд байгаа шүү дээ энэ нөхөрт чинь. Тэгэхээр бас Bulls-ийн фэнүүдийн хувьд бол би бол хэлээд байгаа. Хожигд болгон үнцэнтэй гэдэг байгаа. Гэхдээ мэдээж талбайд гарсан тоглогч нь хожигдохын төлөө тоглохгүй шүү дээ. Zach Lavine-ийг би талаар би сая өнгөрсөн нөгөө юугаар Media Day-гээр юу гэж хэлсэн шүү дээ. Media Day-ийн базааг та нар үзэж амжиг бол өмнөх одоо контентыг үзээрэй. Media Day дээр юу болсныг би бүгдийг сайхан базаад
яатсан байгаа бэлдээд ирсэн байгаа. Тэгэхээр NBA базаа гэсэн ийм хүү контентыг эдийн чадвал өдөр болгон NBA үлрэл ихсэн байна. Амжих үедээ өдөр болгон амжихгүй үедээ 1 2 3 өдрөөр нь баздаг ч юм уу. Ингээд ер нь хүргэе гэж бодож чинь. Тэгэхээр та бүхэн таалагдж байгаа бол лайк дараарай, subscribe дараарай. Дараагийнхаа базаагаар бүгдээрээ эргээд уулзлаа. Түр баяртай. Edis rank маань гарахад бэлэн болж байна. Ер нь Edis rank-ыг эдийн 6 багаар сайхан багцлаад ингээд 5 видео гаргахаар бэлдсэн. Спойлер хийчихэд хамгийн сүүлийн одоо 25-аас 30 дугаар байрны бичигдэх сүүлийн 6 багийг бол би жишээлбэл нөгөө туг булаацалдах баг гэж нэрлэж байгаа. Туг булаацалдах. Flag, Cooper flag-ийг булаацалдах баг гэж. Туг гэдгийг 2 gt бичиж байгаа шиг юм уу. Ингээд Edis rank маань удахгүй гараад видео маань та бүхэнд хүрнэ. Үлрэл эхлэхээс өмнө. Тэгээ хамтаагаараа бүгдээрээ баярлалаа. Дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баярлалаа.